намайг Хишгэгийн наран чимэг гэдэг би Сүхбаатар аймгийн Баруурт сумын 7 дугаар огийн иргэн ховороо хөдөлмөр эрхлэгч байна. 5 жилийн өмнөөс яг энэ үндэснийхаа хувцаар яг дагнаад ойж эхэлсэн. Анх бол мэдээж анхны юм сурж байгаа учраас бага хэмжээний дээл хувц ер нь ойдгоос одоо бол 5 жилийн хугацаанд нэлээд сайн туршлага хоримтлуулад өдөрт ер нь л нэг дээл гаргачихнаа сайн суувал боломж болцоогоор торгоо татаад оёод явдаг байсан. Харин 2023 онд халамжийн төвөөс зээл авсан, 8 сая төгрөгийн зээл авсан. Тэрийг яагаад энэ лангуугаа томруулад тоног төхөөрөмжөө шинжилээд тэгээ Монгол гоё салааныг одоо ингээд өргөжүүлээд одоо ийм гоё том болгоод ажиллаж байгаа. Халамжийн төвөөс авсан зээлэндээ бол ердөө тоног төхөөрөмжөнд л зарцуулсан 2-3 шинэ машин авсан. Бүрэн автомат одоо ер нь юм хөгжөөд энэ машин техник хүртэл дагаж хөгжөөд бүх машина бүрэн автоматжуулсан байгаа. Дээл хувцс гэдэг утгаараа би бол энэ ойжгоо дээлэндээ маш их сэтгэлээ шингээж оёх дуртай. Тэр тусмаа энэ дээл гэдэг юм хувцсыг бол сайн өдөр эсэх хизээч би өнөөдөр захиалга авсан бол шууд бариад эсэхгүй, өдний хойно эсэхгүй. Жишээ нь гэхэд миний эсэгдэг одоо гаригийн төвшин 3 дахь өдөр за жишээ нь гэхэд хурим найрны хосол дээл өгсөн хүмүүс байх юм бол би заавал гоё шиний 15 ч юм уу гоё тийм бэлэгтэй сайн өдөр эсэгдэг. Тэгээд бас ерөөлөлтөй л оёх дуртай да Монгол дээлийг. Би баг орон унтахтаа хүртэл боддог байхгүй. За тэр хүний бүсийн тэгж ойн нудрагын тэгж хийн тэргүүнээ авч яадаг алдар тхий одонгоо авч яадаг тэр битгийхэл баярын жуух ер нь тэгээд өнөө жил ихэл 2 хостел өнөө өвөл зүгээр санаандгүй би хүрэн мөрмөө ингээл гарсан хүмүүсийг харахад аймгийн сайн малчин болсон байсан. Тэрийг хараад би бүр скриншот хийгээд галерей дээр хадгалдаг. Яг өөрийн гараар хийсэн болохоор бүгд мэддэг, танигддаг. Одоо энэ 100 жилүүдийнхаа дээлэнд орчоо явж байна л да. Одоо энэ миний хийсэн бүгд энэ 100 жилийн хувцснууд манд гарах захиалгууд маань гарчихсан. Зээл аваад зөв зөвхөстэй зарцуулаад тэрэндээ зөв ашиглаж чадвал дэмжлэг болдог. Харин түүнийгээ буруу ашиглуул гэл дарамт болдог гэж би ер нь хардаг да. Аймгийнхаа ингээ арга хэмжээнд орсноос хойш яг 2 жил оролцоод хоёуланд нэгэнд нь юу аваад баруун уртынхаа шилдэг аваад аймгийн хэмжээнийхтэй төрөөжл юу авсан. Тэд байр авсан. Ер нь хөдөлмөрлж чадчихсан хүмүүсийг бол айгүй сайн дэмждэг гэж би харддаг ш. Дал чанартай гайгүй материалаар үйлчлүүлэгчдийнхаа ямиг оёхыг хичээдэг. Жил болгон ингээл бараа материалын үн өсөөл байдаг. Тийм учраас үнийн хувьд бол аль болох тогтвортой үйлчлүүлэгчтэй бас нэг дарамтгүй байхыг л хичээдэгтэй. Монгол хувцсны бүр төрөлдсөн тийм гоё салантай болохыг мөрөөддөг.